Толгоон өвдөлт. Толгой өвдөлт нь нийт хүн амын дунд элбэг тохиолддог өвчин юм. Стресс, бухимдал, нойргуудал, сэтгэл санааны тавгүй байдал, ажлын ачаалал зэргээс шалтгаалдаг. Ихэнхдээ толгой өвдөлтөнд өвөрмөц эмчилгээ шаардлагагүй ба шалтгаан болж буй хүчин зүйлсээс зайлсхийх үед өвдөлт аяандаа намддаг. Толгой өвдөлтийг дотор нь анхдагч ба хоёрдогч гэж ангилдаг. Үндсэн өвчний суурин дээр бус, бие даан илэрч буй толгой өвдөлтийг анхдагч толгой өвдөлт гэдэг бол ямар нэгэн үндсэн өвчний шинж тэмдэг болон илэрч буй толгой өвдөлтийг хоёрдогч толгой өвдөлт гэнэ. Тархины судасны хэвийн үйл ажиллагаа хямарч, мэдрэлийн системд хэд ачаалал үүснээр анхдагч толгой өвдөлт үүсдэг. Дотор нь хүчтэлийн, мигрен, кластер толгой өвдөлт гэж ангилдаг ба хүн амын дунд зохилон тохиолддог нь хүчтэлийн толгой өвдөлт юм. Энэ үед голдуу ард агзаар мөн хүзүүний дээдсгээр хөшөж, хавчиж, барж байгаа юм шиг өвдөхөөс гадна өвдөлтийн гол эрчим нь хөмсгний дээдсгээр байрладаг. Үүнээс гадна хүчтэлийн толгой өвдөлтийн үед дохио шинж тэмдэг буюу дотор мухаа орих, гэрэл мэдрэг болгох зэрэг шинж тэмдэгүүд илэрдэггүй ба өвдөлтийн давтамж нь тогтмол бус байдаг. Амьдралын хэв маягаа өөрчилснөөр хүчтэлийн толгой өвдөлтөөс бид бүгд сэргийлэх боломжтой.